За өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 4 дахь өдөр орой 18 цагт хүргэдэг ээлжит мэдээлэл номер 68 дахь дугаараа хийж байгаамаа. Улсын хурлын чуулганаар хилцэж байгаа өнөөдөр 4 дахь өдөр маргааш 5 дахь өдөр хилцэж байгаа асуудлууд 30 гаруй асуудал байна. За ингээд хүн харахад бид нар амар их ажилтаа юм л ингээд бужигнаа л байгаа. За энэ дотор бас чухал асуудлууд явж байгаа. Зүгээр наадан болох гэдэг 20 гаруй хоног л байна да. Тэгээ энэ дотор одоо яг оновчтой хэрэгтэй ард иргэдийн ах амжиргаанд хэрэгтэй юмнуудыг л ярьчмаар байгаа. За энэ асуудал дотор чухал юм бол байр захиалгын залилантай тэмцэх тухай хууль гэж хэлээ да. Энэ яг өөр нэрээр орж ирсэн сайн зэрэг гишүүн энтрийг санаалсан хууль явж байгаа. Энэ одоо намар тийшөө үргэлжлүүлж хэлчих ёстой. Энэ дотор бол анхны санаа гарсан. Гэхдээ маш сайн ажиллах ёстой юм хууль яригдж байгаа. За тэр сэтгүүлчийн хүний эрхийн комиссээр одоо сэтгүүлчтэй холбоотой асуудал үүссэн. 20 сая төгрөгөөр торголоо гэдэг ингээд. За энэ одоо манай өчигдөр хууль зүйн байнгын хорон дээр ярьсан. Бид нар одоо хүний эрхийг хамгаалдаг одоо чухал хүмүүс, чухал байгууллагыг бий болгоод эрх үүргийг нэмээд одоо олигтойхон шиг ажиллаад өг гэсэн. Одоо тэдний хүмүүс нийлээ суудсан хүний эрхийг хамгаалах нь байтугай хэн гэдэг нөхрийг яаж хашраах вэ гэдэг тухай. Эсвэл одоо энэ мэдээг бичсэн сэтгүүлчийг одоо сайтыг яаж одоо хашраах вэ, торгох вэ гэсэн юм яриа сууж яадаг. Тийм учраас энэ хүний эрхийн комисс гэдэг дээр бид нар одоо онцгой анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Би өчигдөр байнгын хорооны хурд дээр бас хэлсэн. Нэг л баах юм хэл захаа даалгавар өгснө хэдэн хувийн уулдаг. Тэд нар ч очиод хүний эрхийг дээд зэрэг зөрчөө сууж байгааг бид нар бол байнгын хорон дээр ярина гэсэн шүү. За энэ татварын багц хуулиуд ингээд орж ирж байгаа л да. Гэхдээ энэ бол засгийн газраас орж ирж байгаа хамгийн чухал хууль, хамгийн удаан ярих ёстой. Энэ дээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нөөт хувь хүний орлогын татвар гэдэг юмнууд засгийн газрын хэмжээнд орж ирсэн. Гэхдээ энд олигтой том өөрчлөлтүүд хийгдэг учраас ярилцсан бол хаях юм шиг байна. Тэгэнгүүт нь одоо бидний асуудал хаана очиж төвлөрсөн байна вэ гэхээр хувь хүний орлогын албан татварын 10%-ийг нэг болгох гэсэн чинь хэн эсэргүүцээд байна энэ төр нэг тиймэрхүү юм яриад байгаа. Энийг 10-ыг нэг болгож болно. Тэгвэл бусад татваруудын орлогоудаа яах вэ гэдэг ингээ ярих хэвээр. Энийг нэлдэн засгийн газар оруулж ирж ярих хэвээр. Олигтой юм оруулж ирээг учраас их хурлын гишүүд 10-ыг нэг болгыг ярьж байгаа. Тэр бол зөв зүйтэй болж байгаа. За наадамд өгөхөд хөөш манайх ингэдэж шнэ. Наадмын өмнө шинэ жилийн өмнө цагаан сарын өмнө одоо нэг яаруу санд руу нэг ингээд 30 гаруй хууль ингээд оруулаад бахан бужигнуулаад чон бороноор гэж янз бүрийн материал. Би одоо энэ ашигт малтамд хуулийн дээр орж байгаа өөрчлөлтүүд бол нэлээд нухацтай ярих хэвээр наадмын өмнө баталж болохгүй хууль гэж үзэж байгаа шүү. За энэ хиймэл дагуултай холбоотой асуудал бас манай засгийн газар зөндөө яригдсан. Би тэн дээр бас ярьж хэлэх юм зөндөө байна. Ер нь манай улс өөрийнхөө тэр дээр яг манад байдаг геологи юу цэг байгаа юм. Яг тэр сансарт. Тэгээд тэр цэгийг яаж ашиглаж өөрийнхөө дагуулга гаргах вэ? Бид нар энэ дагуул хөөрөх хэрэг байгаа юм уу? Зөөгч буужиг хэрэгтэй. Хиймэл дагуулаа хийлгэн энэ өөрөө маш их өндөр өртөгтэй болно. Арай хийж нэг мега төслүүд гэдэг юмны хэрүүл дуусч яхад дахиад нэг мега төсөл гаргаж ирээд энэ бас болохгүй. Энэ хоёрыг бол би жишээлх юм бол наадмын битгий яриач л гэж хүсэж байгаа засгийн газраас. Тэгээ юу ярих хэвтэй юм? Өнөө маргааш эх 7 хоногт наадам хүртэх нь 20 хэд хоногт. Нэгдүгээр энэ үнийн өсөлтийг яаж бууруулах юм бэ гэдгийг одоо ярмаар байна их хурл дээр. Би бол засгийн газар ингээ яриа шийдчихээ зөндөө хүлээлээ. 3 дахь засгийн газар байгуулагдаад нэлээд удаачлаа. Ерөөс энэ яриахаа болчихлаа. За өнөөдөр манай бүлгийнхэн бас нэг мах гоё муу өгж байгаад ингээ ярьлаа. Бас нэг жаахан энэ асуудалд анхаарлаа хандуулаач их баригчтай засгийн газраа гэж байгаа. За энэ баахан татвар ярихын өмнө юу ярих ёстой вэ гэхээр төсвийн зарлагыг яаж багасгах юм бэ? Одоо намайг ерөнхий сайд байхад 14 онд нэг хэд байсан юм дээ нэг 7 их 80-ийн төсөвтэй байсан улс байхгүй. Одоо ингээ 30 их 80 болсон. Ийм их зарлага гаргадаг айл болчиход байгаа байхгүй. Тэр үед нэг 7 их 80 дээр амьдарч болоод байсан айл одоо энэ нэг 10-аад жилд 4 дахин их зарлага гаргадаг болсон. Тэгэхээр энэ
дөрөвдөө хийх гараад байгаа зардлыг яаж багасгах тухай заавал их хурл дээр ярмаар байна. Энийг олон нийт бас мэдмээр байна. Цалин хөлсмөс илдүү юм нэмэх болохоор л одоо мөнгө байхгүй гэл ингээд идэг. Тэгсэн мөртлөө машин тэрэг авах. Тэгээд дээр нь нөгөө эд хогшил тавилга авах гэдэг дээр ерөөсө тамтаггүй. Дээр нь үр ашиг муутай төсвийн байшин хэдэн 10 тэрбум маран бариад байгаа гэдэг. Энэ дээр энийг ярмаар байна. Хөрөнгө оруулалтаа ярмаар байна. Үр ашиггүй бахан байшин сав ярьдаг. За энэ төрийн өмчийн компани гэж манайд одоо нэг мангар компаниуд. Одоо тэгээд манай энэ ардын намынхаа одоо зовлонтой юм засгаас олж нэг бахан тоглох юм. Энэ төрийн өмчийн компанийг байгуулж нэг тоглох юм. Тэрнийг татан буулгаж нэг тоглох юм. Ингээд үр ашиг нь сайжирч байгаа байхгүй. Тэгэхээр ийм гурван асуудлыг одоо манай ардын намынхаа энэ хин нэг учрал ерөнхий сайдаа энэ гурван асуудлыг л бид нар одоо нэг 20 хоногт яриад нэг тийшээ шийдээд энэ үр ашиггүй зардал мөнгө, энэ үр ашиггүй хөрөнгө оруулалт, энэ их одоо огцом өсөд байдаг үнийн өсөлтийг бууруулах арга замыг хамтраад ярил л дээ. Та нар чадахгүй юм бол их хурл дээр оруулж ирээд ярил л дээ. Энэ махны чивний өсөлтийг зогсоож болдог, нөөцлж болдог мянган арга байгаа шүү дээ. Тэгээд мэдээ засгийн газар их зовлонтой мянган асуудал байдаг. Мөнгө нь одоо тодорхой тоотой. Тэгэхээр яадгийг асуудлыг эренбэлдэг л байхгүй. Тэгэхээр өнөөдөр одоо нэг ашигт малтмын хууль хоолойд хутга тавьчихгүй байгаа. Хиймэл дагуул нэг хоолойд хутга тавьчихгүй. Тэгэхээр тэр асуудлууд хаял та. Өнөөдөр яг ард түмэнд тулгарчаад байгаа асуудал ч юу юм бэ? Гэхдээ энэ үнийн өсөлтийг яаж багасгах юм бэ? Энийгээ ярил л да. Төсвийн зарлагыг яаж багасгах юм? Ингээд хүн бүхэн мэдээд байгаа энгийн юм дээр чинь манай хурлын чуулган хуралдаж байгаа. Мундаг хуралдаж байгаа. Ирцээ яг бүртгэхэд байгаа. Хэд 30 асуудал хэлж байгаа. Энэ 30 дотроос чинь 3 асуудал чухал байна. Монголчуудын амьдралд мянган юм хэрэгтэй боловч энэ 3 асуудал чухал байна. Энэ 3-ыг тусад нь онцгой анхаарал тавиад олон нийтэд ил тод хэлээд олон нийтээс санаа оноог аваад тэгээд энэ асуудал хэлцчихвэл Монгол улс цэгцрэл явчих. Монголчуудын ахуй амьдрал дээшлэл явчих. 20 гаруй хоногт энэ 3 асуудлаа яриад өгөөч. Засгийн газар минь энэ нэг хэрэгтэй хэрэггүй нэг 20 хэдэн асуудлаар зарим нь хойшлуулчаад энийг яриад өгөөч. Энэ зүүн одоо тэгээд энэ үнийн өсөлтөө бууруулад төсвийнхээ хэрэггүй зарлагыг багасгаад энэ төрийн өмчийн баахан мөнгө иддэг энэ байгууллагуудаа компаниудаа цэгцэлчих юм бол бид нар нэх одоо энэ хувь хүний татварын нөөт аж ахуйн нэгжийн татварыг бууруулчих болно. Энэ зарлага чинь ийм өндөр учраас ийм өндөр зарлагыг хаахын тулд татвар чинь ингэж нэмэгдээд байна шүү дээ бас 30 их 80 хүртэл. За ийм юм байна. Ингээд өнөөдрийнхөө 4.8-ыг энэ асуудлаар өндөрлөе. Би 3 тодорхой санал тавилаа шүү. Энэ асуудлыг их хурл дээр хэлцгээе гэж.